Эмэл цаг нэвтрүүлгийн шинэхэн дугаартаа тавтай морил. Лигийн шахуу хуваартай өдрүүд үргэлжилж, хүснэгтийн байрлалууд шинчлэгдэж, өрсөлдөөн улам бүр ширүүссээр байна. Өнөөдөр дотоодын болон Аз тамирчдын шилжилт хөдөлгөөний цонх хаагдах учраа багуудын бүрэлдэхүүнч сонирхолтой байдлаар шинчлэгдэж байгааг үзэгчид та бүхэн анзаарч байгаа үзье. Олон үгээр яах вэ? Хамтдаа энэ 7 хоногийн дугаартаа орцгоё. Өнгөрсөн 7 хоногийн онцлог тоглолтоор бид шинэ цагийн ривал болсон SG Apes болон Сэлэнг Бодонгууд багуудын өрсөлдөөнийг нэрлэж байна. Цаасан дээр бичигдсэн бүрэлдэхүүн талбай дээр гарсан тоглогчдыг нь харахад сүрдмээр энэ хоёр багийн тоглолт эхэлсэн цагаас л маш сонирхолтой өрнөсөн. Дээр нь слав гэсэн. Угмэр чингүүн дундын зашилт амжилттай болсон. Тоглолтын нээлтийн оноо. Ахмад Гилберт тулгын эсрэг явж ороод давталсан Ахмад Гилбертийн давталгаа амжилттай болсон. Сэлэнг Бодонс. Зөрших. За ямар гоё дамжуултууд явчихваа. Мөнх 2-1-ийг 2-оноо олголоо. Заанам залтаасаа шидсэн Андын шидэл дамжуулттай болсон. 13. Сябумбук таслагдсан үлзэн орших хэцүү байдлаас тавцсан давтгой тооцсон. Нэмэлтийг шидэлдэг гүйцэтгэнэ. Ингс 2 догсон ямар хүлээцтэй тоглолтыг үзүүлж байна. Үлзэн орших эцсийн үчид тоолын шидэлтийг унагаснаар багийн тоглолтын гамалт хийж байгаа. Мөнх төвшин гоё дамжуулт Мөнх 2 догж ороод баруун гарын давталгаа амжилттай болсон. Хүлээцтэй байна. За Мөнх 2 яг энэ тоглолт. Одоо гаард яг цэвэр боломжтой тоглоно. Чингүүн баруун дээр слайрсан гаард нь сайд степ 3 оноо шидэлтэн цагаар дунцсан. За хардгээд 2 хамгаалагч үлдсэндээ ямар гоё алгацсан бэ? Сидвасрын төгөлдөр. За хуучин маяхаа эсрэг тоглож байгаа. Сэрний тоглоно гэдэг бол хэцүү. Тулуи залтнуудаас явуулсан Батагийн Тулуи 3 онооны шидэлтийг тэр доор амжилттай. Дүлгөөний эсрэг үлзэн орших баруундаа тойрсон давталгыг тооцсон. За багийн ахлагч лигийн үнцэнтэй тоглогч тамирчин бол гол гарч ирээд бөмбөгийг хуваарлах юм уу тийм тиймгүй зүйлс бол харагдана. За энэ гайртны давталгаа алдсан. Мөнх төвшин сараас өнгөд урагшаа хурдан давталгааг эхлүүлсэн. За үлзэн орших хурд ганцаараа гарчжээ. За мөнх төвшинчтэй талбайг бүхэлд нь харж байна. Доор кадралтгуулсан, буцаагаад гаргасан Батбаяр суувсуулах голын зай шидэлтэн амжилттай. За Петр Жогч ямар таараа бөмбөг эзэмшилт вэ? Ахмад Гилберт бөмбөгийн тасалсан Батбаяр доор дамжуултыг өгөөд Майк Уильямс 2 оноо авсан. Тулуи саруул дахиад Тулуи мөнх төвшин сууларч чадсан холын зай шидэлт амжилттай болсон хийх ёстой шидэлт байлаа. Ямар гоё бөмбөг. За цаана гайрын талбайд орчод бэлэн болж байгаа маань Ахмад Гилберт ямар холоос шидсэн бэ? Дамжуулт ирдэг вэ? Майк Уильямс аваа шуу шидсэн холын зай шидэл тарийн амжилттай болсон шүү. 13 оноо энэ тоглолтод үүсэж байгаа хам. Бөмбөггүй дамжтай хөдөлгөөнийг хүлээсэн саруул эрдэнэ хангалттай зай үүссэн холын зай шидэлтэн амжилттай болсон. Ямар хурдан гараас гаргав. За Инкватор бөмбөг аваад цаана Ананд аваа шуу шидсэн холын зай шидэлт саруулын шидэлтийн хариуг нь барьлаа. За хэрэгсэн бөмбөгийг нь мөнх төвшин тасалсан хурдан давталгаанд үлзэн орших ганцаараа гараад ирсэн Мөнх 2 оноогоо авлаа. Уильямс өөрдөр хоёрогдсон Ананд холын зай шидэлтийг гүйцэтгсэн. Анандын шидэл самбардаа дүнж байна. Чад үлзэн орших нөгөө талд Инкватор эсрэг Стефакийг шидсэн үлзэн орших нэрийн утсан шидэлтэй хэлээд багийн даалтах оноо. 3 хамгаалтын самбараа мөнх төвшин авсан урд Мөнх 2 ганцаараа зогсож байна. Бодонсын хамгаалт ямар удаан буцваа. За таслаа хэрэггүй гэж байна. Яаж үлзэн орших байгаа учраас нэгээс нэг тоглолтыг гэсэн гэхдээ үлзэн орших бөмбөгийн тасалсан хурдан тод гарч ирээд өөрөө шидсэн Мягмар сүрэнгийн үлзэн орших тооны зэрэг юрдөө үлзэн орших. За баруунда хурдаар тойрцсон үлзэн оршихын давталгаа амжилттай тоог буцаагаад тэнцвүүллээ. Хүний ижүүтэй гараад ирсэн Тулуи дамжуулт үлзэн оршихын давталгаа SG Apes тоглолтын эхнээс хойш анх удаа тэргүүлтийг авч байна. Давталгааны скор дуусч байгаа. Дүлгөөн бодолтой албаар дайрахаас ор сонголтгүй дундын зай шидэлтэн самбардаад явуулсан. Бөмбөг зэрэг дунсан. Бодонс буцаа тэргүүлтийг авлаа. Минутын хугацаа байна да. Тулуи өөрөө яваад орсон Батагийн Тулуи энэ тоглолтод байгаа гэдгээ энэ давталгаараа мэдгэлээ. За Тулуигийн эсрэг зөв яваад орсон Гилберт самбардаа тавталсан. Батбаяр инх сайхан хангалттай зай гараад ирсэндээ холын зай шидэлтэн амжилттай. Баяр сайхны инх сайхан 3 онооны шидэлт баг. За дүлгөөн цаанаар ирсэн байгаа Ахмад холын зай шидэлтийг гүйцэтгсэн. 2 дараалсан шидэл цагирт буусан. Энэ үед хосооноо тасгалж уулагчаас цаг алдалгүй завсарлага авчээ. Өөрийн мэдээний тасгалгаа захиалсан үлзэн орших ямар гоё татсан бэ? Гойж дамжуулт байсан. Жокс 2 оноо авлаа. За Ахмад ахаа шидчихгүй дээ. Ахмад холын зай шидэлтэн амжилттай болсон. Ахмад Гилберт
Дата чидсэн Ахмад Гилберт. Эмбанкарина өөрийнхөө урлагийн Эхний хагасын тоглолт гэхэд 44-41 харьцаатай өндөрлсөн юм. Химнэл булаацалцсан хин хинийхээ дээр дор орсон энэ тоглолтын эцсийн ялагч нь Сэлэнг бодонс байх боломжтой байсан ч мичнүүдийн ахлагч Үлзий оршихын хамгаалалт холын шидэлт бага ялагдлаас аварч нэмэлт цагт хөтлсөн юм. Тоглолт нэмэлт 5 минутад шийдэгдсэнгүй. Эцэст нь 2 дахь удаага 5 минут энэ өрсөлдөөн сунгагдахад Ахмад Гилбертийн ганцаарчсан тайлан тоглолт нэмэлт үеийн гол цуурай байж эцсийн дүнд бодонгууд 108-92-ийн харьцаатай заналт өрсөлдөгчөө буулган авлаа. Тэднээс Ахмад Гилбертийн тоглолтод 37 оноо 9 самбартай бага тэргүүлсэн бол Үлзий орших мичнүүдээс 28 оноотой тоглолтыг дуусгажээ. Онцлог 7 хоногийн онцлог тоглогчоор нэмэлт цаг шинэхэн багийн өмсгөлтэй анхны тоглолтод оролцсон ч хэдийн ахан дүүсийн нэгэн хэсэг болсон Дөлгөө мөрөнг нэрлэж байна. Түүний хувьд дайчлалын бүрэлдэхүүнээс Brothers-тай нэгдсэн бөгөөд Brothers түүний зөрүүнд Юма Шибашиг Knights руу илгээсэн юм а. Дөлгөө мөрөн энэ мэдээлэлээс ердөө 2 хоногийн дараа Brothers-ийн өмсгөлтэй Mongolians эсрэг тоглож 22 оноо 10 самбар 2 дамжуулалт өгч 3 удаа бөмбөг таслан бага хожил төтөлсөн юм. Ингэхдээ тэрээр 34 минутыг талбай дээр өнгөрүүлж ердөө цорын ганцудаа бөмбөг алджээ. Өнгөрсөн 7 хоногийн ялагч багуудын шилдэг тоглогчид юу ярьсныг сонирхоод дараагийн хэсгээр хөшгөний ард ямар үйл явдал өрнөсөн талаар хамтдаа шагаацгаая. Өнгөрсөн 2 жил хамт зүтгэсэн найзуудынхаа эсрэг, ах нарынхаа эсрэг, дүүнэрийнхээ эсрэг тоглолт байсан. Энэ л онцлог байлаа. Мэдээж өнөөдөр энэ ордон цугласан Эрдэнэт Майнерсийн фэнүүд, бишэл метал багийн фэнүүд бүгд чиний тэдэн дэлэх үгийг хүлээж байгаа. Тэдэн дандаад. За 2 багийнхаа фэнүүдтэй бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд хөргөжлүүлэн дэмжээрэй, бүгдэнд нь хайртай шүү л гэж хэлээ да. Өнөөдөр 6 дахь хожлоо авлаа. Мөн дээрээс нь улирлын одоо Зохин Brothers-ийн эхний тоглолтоо хэлээд өнөөдөр сэтгэл. За ямарсан сая багаас ирсэн Зохин Brothers багтайгаа нэгдсэн. Ямарсан Зохин Brothers багийнхаа ямарсан эхний тоглолтод ажиллах хэвээр баяртай байна. Тэгээ яг энэ жил цамцхан. За зүр энэ жил Гайвар нэг ойр гэж тоглох болохоор амар сэтгэл хөдлөлт наа. Ямарсан амар гоё юм. сүүлийн 1 минут багаараа ер нь импортгүй тоглолоо шүү дээ. Тэр үед нь коуч нь ер нь ямар хөө тактик баримталсан бэ? Яг урагшаага шахаж хамгаалаад ямарсан айлын импорт тоглогч Весли дээр ямарсан даблж хамгаалыг стүлгээд гарсан. Тэгээ ямарсан манай багийнхан яг бүгд яг тавдад гарч ирэхдээ бүгд яг хийх юмнууд хийлээ. Баярлалаа. Дараагийн тоглолтод амжилт хүсье. За баярлалаа. Ингээд хамтдаа хэсэг хугацааны дараа хасын үлгүүд болон бишрэл метал багийнхаа тоглолтоор эргээд уулзцаая. Сэтгэл маш өндөр байна. Тэгээ ямар ч гэсэн энэ тоглолтыг цаажил авсандаа баяртай. Ер нь нэлээд хүчтэй тоглолт болж өндөрлөө. Эхний 3 үе нэлээд ер нь зөрүүтэй байж байгаа. Сүүлийн үе дээр бас нэлээд баригдлаа шүү дээ. Тэр үед ер нь сэтгэл зүй яав одоо бас артлаас коучнаас юу гэж зөвлөө? Ер нь яг сэтгэл зүй гайгүй л байсан жоохон айлшаа дарамттай хамгаалт нь жоохон хэсэг орлоо. Тэгээд тэрнээс болоод оноо жоохон орцсон байхгүй гэж бодож байна. За өнөөдрийн тоглолт юу болов? Өнөөдрийн тоглолт бид жоохон судал эхэлчлээ. Төлөвлөгөөний дагуу явж чадсангүй л бодож байна да. За бас өмнөх тоглолтууд алдааны асуудал орчихгоо. Энэ удаад юу нь яаж их хязгаарлав? Миний хувьд жоохон бөмбөрөөр шунах маягтай хамгаалалт хийгээд тэгээд алдааны асуудал орсон. Тэгээд коуч өгж байгаа зөвлөгөөр олчуулагч багш нар ах нарын өгж байгаа зөвлөгөөг дагаад бөмбөрөө битгий аваад зүгээр чэйжийг хараалаа гэж тэр зөвлөгөөг л авсан да. Өөр чи бас өнгөрсөн жилээс бас маш их төвшин агсан тоглогчтой нэг ер нь зоны бэлтгэл ер нь форм хэрэг байгаа. Форм хэвлээ. Ер нь 100 ер нь амраагүй. Ер нь лиг дууснаас ер нь бэлтгэлээсэн. 7 хоног л амарсан. Тэгээд бэлтгэлээгээд хятад руу яваад Азийн автобус оролцсон. Тэгээд тэр тэмцээлийн нүд нээж өгөөдэй гэж бодож байна да. Крис доор аваад орчоос гол руу өгчих юм бол брэнд аваарч тээ. Тийм ээ. Тэр бэн мэдээ таахгүй. Тэгээд дарангууд Крис тоо доор контор өгчих юм. Мис маш. Хайлт өчөө илүү. Тэгээд хоёр хайлт гол руу битгий өгчих. За заасан. 9-д орно. 9-д өөрөө in the first half. За самраас маа 10. Хайл 10 нэмэх. Удаа талбараа манай ихний үед 22 удаа орж өвтөрсөн бол 2 дугаар үед ерөөсөө 9 удаа. We got 22 paint tests in the first quarter and now we're 9 in the second.
Бид We only shot three free throws in the first half. ерөөсөө гол хөтлөөр бид нар бодолтой талбарыг нэгтгэж ормоор байна гэсэн. We want to get more What's threes, that stack about? the basket. That's what we can. Тэгээд Крисийн саяны тэр хэлдэг Крисийн тал дээр ингээд өвшөө илүү айлын зооны хамгаалч өвшөө илүү энэ өгөөд байгаа юм чи энэчнээс маш хурдан пассыг завгуулах эсвэл буцаагаад пасснаа тийш орох маргатын тал руу сууд байгаа. Move the ball faster. Тэгээ энэчээс гарах бол энэ Б байгаа шүү дээ. Б энэчээс next. And they crowd first. He's trying to move the ball faster to the other side. Try to find it there. Залуусаа одоо хэдүүлээ сүүлийн хагас дээр өшөө илүү хүчтэй өшөө илүү эргээд авах хэрэгтэй. Ойлгосноо. Гэхдээ бид нар нэг л унжгаар бидний тоглолт ийм зүгээр юм савтаа нэг зоор нураад бид тасраад бид тогтмол ингэж яг хүчтэй тоглолтуудаар үзүүлэх юм. Well, continue playing steady, guys. Stay strong. Ростер шууд зүг. Нэг үлээ өргөж байгаа шийдэлээ шүү дээ. Эхний архины албадаасаа шийдэлээ шүү дээ. Just try to Ростер авах шууд зүг. Ойлгосноо. switch on Ross. He's shooting like one leg at three. Айл чинь биднээс илүү очихын төлөө харагдаад байна шүү. Бид нар энээс илүү хичээх хэрэгтэй байна шүү. Залуусаа. Албатар өшөө илүү дуугармаар байна. Хоорондоо ярилцмаар. Be loud, louder. Сүүлийн хагасыг хэдүүлээ хүчтэй дуусгая. Окей. Өдрөлд 3 чудаа ахлах тасгалжуулагчийн мэдүүлгээ сольсон Бишрет Металл багийн хөшгөний араар зочлолоо. Харин одоо онцлог тоон үзүүлэлт. Хамтдаа шин сараа өгтөж хуучин сарын шилдэгүүдтэй танилццгаая. Энэ удаагийн дугаартаа бид 11-р сарыг оноо, самбар, дамжуулт зэргийн дунджаар тэргүүлсэн тоглогчдыг нэрлэж байна. Энэ үзүүлэлтийг гаргахдаа бид багада 4 тоглолтод оролцохдоо 5-аас дээш товтлооны оролдлого хийсэн тамирчдаас шигшсэн юм. Нэг тоглолтод авсан дундаж оноогоор Бертлээс эргээд удаагүй байгаа Монголиансын топ тоглогч Байрон Уэсли 27.4 оноогоор тэргүүлж байгаа бол түүний араас Дэвин Уорн болон Маккензи Мурнаар бичигдэж байна. Мэдээж уламжлал ёсоор топ 10-т цорын ганц Монгол тоглогч байгаа нь Ганхүйгийн Дүлгүн. Самбраас бөмбөг авалтаар харамсалтайгаар нутаг бутсан Томас Робинсон 11-р сард гайхалтай байжээ. Харин 2-д түүний багийн анд Дүлгүн, 3-р байранд Маккензи, 4-р байранд Jonathan Galloway бичигдсэн байна. Оновчтой дамжуулалтаар энэ тоглогчийг гүйцэх тоглогч одоогоор алгаа. Маккензи Мурийн хувьд яахааргүй ахын дүүсийн гол уурыг тарих. Довтлооны эхлэл болж байгаа нь нууцш. Харин түүний араас Дэвин Уорн, Ян Миллер Эрдэнэ цогтнаар жигсэж байна. 3-3 сагсан бөмбөгийн удирлаа дуусгаж бодонгуудтай нэгдээд удаагүй байгаа Инкватор 11-р сард довтлооны борлуулалтын хуваар бүх тоглогчдыг тэргүүлжээ. Түүний хувьд 64.5% довтлогыг амжилттай болгосон бол араас нь суур очир Jonathan Galloway их баяр зэрэг тоглогчид шил дарж байна. Одоо харин хамтдаа лигийн хүснэгтийг иргэнийг харцгаая. Хүлэг баатрууд ердөө ганц хожигдож 90% амжилттай хүснэгтийг тэргүүлж байгаа бол аварга хамгаалагчид оройхон гарч ширүүхэн дайрснаар дэд байр руу дэвшин гарч ирлээ. Харин 2-7 хоногийн турш хүснэгтийг тэргүүлж байсан Apes 3 дугаар байр руу ухаржээ. Хүснэгтийн доод тагаст тэр дундаа унах бүсд байгаа хоёр багт ямар нэгэн өөрчлөлт алга. Эмэгтэй хүснэгтэд ч мөн өөрчлөлт байхгүй байна. Улаанбаатар Amazons багийн хожигдолгүй суврал үргэлжилж Audi Wings багийн хувь заяа тодорхойгүй хэвээр үргэлжилсээр. Лигийн тоглолтууд энэ 7 хоногийн ажлын өдрүүдэд явагдах хуваартай учраас сонин содон мэдээллүүд ихтэй байх болно. Одоо харин өнгөрсөн 7 хоногийн топ 10-тай та бүхнийг үлдээе. Баярлалаа. Баяртай. Лигийн журман дээр байгаа л да MVP өгөхөд 70-аас дээш үү. Тэгэхээр бас хулан хариуцсан хоёр төр болдлыг хангахгүй байж магадгүй болох гээд байгаа. Боолор цэцгийн 3 ононы шийдэлтэн 3 дугаар үеийн төгсгөл оновчтой болж байна. 63-30. Заавахшаа нийсэн бөмбөгийг өгсөн. Нийсэн дамжтай болсон. Чингүний гоё байлаа. Дээрч ороод дамжуулт нийцэндээ ирсэн Стенак амжилттай болсон. 2 ног багтаж ажиллаа. Зачнаас 52-38 за их ойрхон явж байсан тоглолт. За энд ямар гоё дамжуултыг ямар гоё төгсөж байгаа. За түрүүний Алиу Гилбертэд
Өмгөрсөн үлзэн орших эсрэг заслаа хэрэггүй гэж байна. Яаж үлзэн орших байгаа учраас нэг эсрэг тоглоё гэсэн гэхдээ үлзэн орших бөмбөгийн тасалсан хурднаа тод гарч ирээд өөрөө шидсэн Мягмар Сүрэнгийн үлзэн орших тооны зэрэг ердөө 2 болголоо. Эмбакеринад чуулсан хөгжөөнд дэмжигч гэсэн одоо уур амьсгал хамгийн дээцэгтэй хүрсэн үзэгчтэй. Энэ үед сэлэг бодосоос завхарлаг иржээ. Бодрос түлхэн бүрэн авныг бас нэг 2 онооны давталгаа байгаа тийм сайжруулаад авлаа. Бодрос бол юусэн шидэж байлаа шүү дээ. Суугуурочийн гоё давталгаа Ганбаатарын дамжуулалтаар амжилттай боллоо. Ганбаатарын сул талын ихтэй шидэгчтэй зайвчдаг доошоо орохгүй. Угаалтаа нэг тоолдог тэгээд. Загийн шийдэгсэн Стивенс Азагийн дээрээс. Вуу! Багийнхаа тоглоог сэргээх ёстой тоглоо байлаа да саяны бол. Дэвсээс маш их тоглоонд орж байгаа маань мөнх төвчний бас нэг гоё дамжуулалт байсан. Үлзэн орших бөмбөг шилжсэн мөнх 2 Занхбаатарын цэг явж байгаа залсан Петр Жок дахиад мөнх 2 догсон ямар хүлээстэй тоглолтыг үзүүлж байна. Үлзэн орших эцсийн үчид тоолын шилжилтийг унагаснаар багийн тоглолтын гайхамшигыг Чепс багийнхаа харууллаа. Орших дээр ирсэн үлзэн орших. За давталгааны скул дуусч байгаа Балчны эсрэг үлзэн орших маш гоё ур чадвар солгой гарын төгсгөл амжилттай нэмэлтийн шидэл. За өөрийнхөө ур чадварыг харуулсан нэг давталгааг Энэ залалт ямар гоё болчих. За тэгээд баруунаас яа. Тоглолтод оролцуулна. Тэгтээ отон жаргал өөрөө давтсан маш ивгээс давталгаа онч нэрсэн давталгаа онч тоосон. За өсөх үеэр гэж энэ залуугийн үлрэл 2 удаа юм клаш моментод оноо авч чадлаа. Асуудалгүй тооцогдно тий сайн давталгаа. Сайн гол ямар ч асуудал хангалттай юмсан. Давтал жаргал энэ дээрээс хэцүү байлаас контактн дээрээс довтолсон. Энэ ямар ч асуудал баг. Эрэхт нь бараг тэг 10.5 дойл шүү тий. Тэг 10.5 дойлж. Тэгээ цэлмэг одоо уг нь л байж болохоор сайн хашлаа тий.